аялал маань эхэллээ. Өнөөдөр 4 өдөр. Тэгээд алтаргандаа суугаад Монгосныхаа бод руу явж байна. За ингээд зурдаа 40 цагийн аялал маань эхэллээ дээ. Өөрөө маш бодаагүй. Өсөж бодаагүй. Зүгээр зурдаа явж байна. Монгосныхаа бодол дээр ирсэн. Ганцаараа сууж байна. Сандал олсон. Тэрэн дээр унтаад хончээ. Тэгэхээр нисгтэй учраас амжиж ирж хонж байгаа. Замдаа явж байна. Монгосны бодол дээр хонсон. Өчтөр орой гэрээс гарсан. Одоо ослоод байна. Мэдээс хойш нисэн. Нийтдээ 48 цаг болж хард юм аа угаасаа. Нэм Жуулт харъя. Монгосны бодол дотор юм гоё ногоон байгууламжтай. Царай төсөв нэг жоохон дэмхүүл өгтэй яхаа бас. За том ажаа. Сайн явжлаа. Ага хоёр тасдаг ажилтаа болдгоо хөрхий. Янзын гоё. Янзын гоё. Аха. Оо янзтай гоё сэвэлзүүрчлэгтэй шүү дээ. Сэвэлцсэн тийм ээ. Юу Турктөө магнах. За ага энэ хоёр л тасдаг ажилтаа боллоо да. За баярлалаа. За ингээ өнөөдөр манайгийнхаа уулзлаа. Ганаа байна. Отгоо хүүхдийн гавь тэмчүүлж байна. Аль ихвэрхийн гавь тэмч нүрээ жоох урагшлуул та. Энэ хүн шүү дээ. Бидний ласаас удахгүй гавьд болно гэжсэн. Энэ хүн болохоор хавдар судлалын хөнгөвчлөх дасгийг анх байгуулсан. Гэрийн юу? Хөнгөвчлөх дасгийг анх байгуулж исэн алдар дэмж гантай яваад. За сайн уу? Ямар их юм барьж байгаа бэ? За ямар их юм барьж байгаа бэ? За. Ямар орой. За би л ирж уулзах юм да. За. Түү ямар гоё байгальтай юм бэ? Манай сосед юм биш үү? Тийм үү? Би одоо яг сайн мэдэж орж байгаа. Харин сайн мэдчихээн тэгээд Хороолоор өстой хорооллын зам дундор явсаар Улаанбаатар битүү шүү дээ. Нэр төвч. За Атгаа Төв аймгийн хүүхдийн зөвлөх хэмж Атгаа чимэг. За их тогтхоо өөрийн гайхны нэрийн өмнөөс үзүүлээд өгөөрэй. За жижиг. Ай. Мокерл ихнэлсээ зөвлөх юмч мокерл. Монко.
Бот. Аим гоч. Өдөр миний дөгөө төрсөн өдөр happy birthday. Хэдэн нас урж байгаа юм гэж. Нэр мануучин Алимны торт ингээ маржинтай олоод иддэг шүү. Энэ би энэ байгууллагт 5 орчим жил ажилласан. Энэ найзтайгаа уулзахаа явж байгаа. Бас хөөрхөн сэтгэл хөдлөлөөд байх шиг байна. Ус мөс ч юм уу болчихоо яа. За яах. Оо тийм шүү дээ. Тэр дээр бас байх хэрэгтэй да. А энэ шүү дээ. Энэ байна. За энэ дэшээ бол нэг байхгүй байх гэж бодож байна. энэ ачин цэгнэтэй чинь байхгүй. Байхгүй би чинь нөгөө нэг ховдөг штэ. За ийм гоё. Эцэг хоолны хэлтэлэг оруулж. Өглөө цэцэрлэгт хүрэлнэ. Ийм олон хүмүүс. Асуулт хийгээд. За хужирцтай ирлээ. Тэгээ ээжийн нутагт очиод одоо аавын нутагт ирж байна. Ингээд тэр сум тэр харагдчихна. Одоо би танад харуулъя. Улсын газар ингээд хүлээж байна. Энэ дарга нь өдрийн цагаар унтдсан юм байна. Хүлээгээ сууж байна. Энд ингээд шатар байна. Гадаа халуун байна, дотор сайхан байна. Тогтжолт юмнууд нэг юм байж байна. Сайхан. Сүрхий ажилласан хүмүүстэй юм аа. Энэ сүүлээ хамт болоо. За ийм ногоон трактор мотоциклээр ачаага авчирлаа. За ингээд бид ингээд цаанд ирсэн. Тэгээд одоо ийм годмаар явж байгаа. Цаанд орно. Тэгээд ямар шохон цаа өгөх нь харъя. За ингээд бид нар ингээд өглөөнийхээ цаг энэ зааланд бол уух юм аа.
Усаа бослох чаа. Ингээд бас л сэтгэж байгаа шүү. Энийг одоо доош нь хийц болно. Ууг нь бол. Энэ хэрэгслийг нэраа ингэсэн. Тэгээ дээрэс нь одоо энэ дээр яаж байгаа юм одоо бөксөө ийм дээр юу уна гэж байгаа юм уу тий. За энэ одоо машин ямар ч хэрэгэлцээгүй сайн шүү. Ягаад энэ минийг ингээд зүгээр л бэлэг тэмдэг төдий болгоод идэх юм бол шань санагддаг. Гарахгүй. За сайн сууж гараа. За тэг ялцаа тэгээ яри. Манай нөгөө жижиг хачуу. Энэ чи юу гэж байгаа? Манай юм асуугаад байна. Баталцээ. Invisible woman. And also I Part Thanos. За нутгаасаа гарч байна. Тэр өндөр дулаан хайрхны өвлжön миний аав. Мэндэлсэн. За ингээд энэ хавийн уул уснда өвд үстэй. Өвдөг усны зан орон баярлалаа. Тэнгэрт тийж хон дэвэг гэж болтугай. За өнөөдөр сквадрын талбайгаар дамжаад бит хоёр Чигсэ музей үзэхээ явж байна. Энэ дөрөн чатар. За Кашмир хаус байна. За дөрөн чатар төрлөө. Энэ апугийн 100 жилийн тэмдэглэгч юм байна. За энэ ийм хүмүүс ирсэн байна. Нэртэй дөрөн дурсад ирсэн байна. Пласидо Доминго ирсэн байна. Амар төвшин дөрөн дурсан. Маань хилийн чандад байгаа монголчуудынхаа нийгмийн асуудал, боловсролын асуудал, соёл, гадаад туршлагын асуудал, за мөн одоо хилийн чандад байгаа монгол иргэд маань эх орондоо ямар хувь нэмэр бүтээлтэй ажиллаж онцгой амжилтаар Монгол улс байлж дэлхийд монголчуудын нэг Монголын соёл урлаг, Монголын бүх энэ ондоорчлыг сайхан таниулж өглөө. Манай улсын нийт гадаад бодлогын хүрээнд явагдаж байгаа ажил бүгд та бүхэнд маань ч гэсэн хүрээлэлтэй бөгөөд илгээр тусч явах ёстой.
Art Gallery. За миний ээжид хөрсөн нутаг 30 ус сумын 100 жил болсон. Бид нар баяр наадамд нь оролцоод ирсэн. За ээжид маань ийм гоё бэлэг өгсөн. Нутгийн одоо зон олонд зохион байгуулсан хүмүүст маш их баярлалаа. За ийм одоо сайхан ном байна. Одоо ингээд энийг бас тухтаа ингэж үзье гэж бодож байна. Энэ гоё цаг тооны бичиг байна. За цаг тооны бичиг нь ингээд алдартай нутгийнхаа уул усыг харуулсан ийм гоё ийм өрөнд орныг хослуулсан ийм цаг тооны бичиг байна. За энэ ямар гоё медаль вэ? За энэ медаль 100 жил гэсэн юм 30 ус юм гэсэн медаль байна. Өнгө зүс юм уу ямар ч гоё юм. За тэгээд энэ дурсгалын тэмдэг байна. За энэ юг хийсэн хүмүүс бол маш өндөр мэдрэмжтэй, маш мундаг хүмүүс байна. Ямар гоё өнгөтэй юм юу вэ? Ийм юугаар бичмэлээр ингэж бичсэн байна. За да халуунд чинь энэ шиг сайхан юм байхгүй. Ингээд дэвээд ингээд ингэн. Баяр наадмаар за ингэнийхээ хорог аймгийг энэ наяганда уугаад ингээд Аргаун 30 ус сум гэж. За ингээд яг хэлэх юм бол үнэнхээр мэдрэмжтэй хүмүүс энэ одоо бэлэг дурсгалын зүйлийг хийжээ. Тэгээд зохих ёстой эзэдүүд нь ингэж араас нь хөргүүлсэн байна. За зохион байгуулсан хүмүүст маш их баярлалаа. За төрөний 30-гийн ихний өгсөн бэлэг бол энэ ноттой ирсэн. За энэ нотон дээр бол ингээд монголоор бичлсэн байна. Кириллээр бичсэн байна. Энэ бичмэл үсгээр бичсэн ийм одоо ийм гоё гутанд хийж ирсэн байна. Нөгөө тал нь адилхан юм байна. За ингээд сумын нэртэй ойтой ийм гоё ут байна. За энэ утыг бариад ингээд ээж маань хүнсээ цуглуулах нэ. За ингээд мэдрэмжтэй гоё ингэж дизайнтай хийсэн зохион байгуулж байгаа хүмүүст баярлалаа. Хараа барна клар. Сон скул förberedelse skol salve. За бид хэд найзуудаараа уулзах гэж байна. За Солонгос ресторанд орох гэж байгаа. Айш юм уу? За баярлалаа. Ямар гоё гоцтой ах юм бэ? За ийм гоё өрөөнд өнөөдөр хоол идэх нэ.